За сайн мэцхан уу. Өнөөдрийн лайв хичээлээр би та нартай уур утсаараа хэрхэн тийм ээ одоо ямар нэгэн байдлаар зүгээр илэрхийлэх вэ? Аль эсвэл уур утсаараа одоо дарах гэж хэлэхээр жоохон онцгүй ма тийм ээ. Уур утсаартайгаа зөв харилцах аргачлал гэдгийг хэлж өгье гэж бодлоо л доо. Тэгэхээр намайг танихгүй хүмүүст өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгий. Би Герман улсын Берлин хотод биш. Одоо ер нь ингээд дигитал номад хэлбэрээр ингээд Европын хаана надад гоё юм тэр газараа очиод ажиллаад амьдарч явдаг. Тим нэгэн бүсгүй ба. Тэгээд Life and Love coach чиглэлээр ажилладаг. За тэгэхээр өнөөдрийн одоо уур утсаараа хэрхэн одоо тийм ээ зүгээр илэрхийлэх вэ гэдэг хичээл маань тун удахгүй болох уцаарын мацаг хичээл дээр маань гүнзгийрүүлэн үзэх болно тийм ээ. За өнөөдрийн энэ аргачлалыг би та нарт нэг 5 алхмаар хэлж өгье гэж бодлоо. За тэгэхээр хүмүүс уурлаад байна. Би ер нь уурлаад байна. Би ер нэг жоох ууртай, уцаартай гэж маш их ярьдаг тийм ээ. За тэгвэл та нар өөрсдөн дээрээ уурлаж авах үедээ та нар зүгээр л нэг одоо өөртөө нэг тийм ээ хэмжүүр гэдэг юм нэг тавиад үсхийг оролдоорой за. Хэрвээ та нарын уцаарын одоо тийм хэмжүүр, уурын хэмжүүрийг 1-10 гэдэг одоо тоонд бодож үзэх юм бол эхэндээ бид нар ингээд 1-3 байх үед бид нар бухимдаж эхэлдэг байхгүй юу? Ямар ядаргаатай юм бэ? Яахаар ингэдэг байна ч юм уу тийм ээ? Бухимдаж эхэлдэг. За өнөөх маань 4-6 болоод ирэхээр уцаарлж эхэлдэг. Өөрөөр хэлбэл хажуудах хүндээ уцаараа гаргаж эхэлдэг. Ямар нэгэн үйлдэлээрээ, үгээрээ, биеийнхээ мимикээр тийм ээ нүүрний хуйрлаараа гэх мэт уцаарлж эхэлдэг. За тэгээд жинхэнэ 7-оос 10 гэдэг хэмжүүрлөө орохоор бид нар ууралж буюу одоо түрэмгийлэл гэдэг юмар гадагш нь гаргаж эхэлдэг. Тэгэхээр энэ уур гэдэг бол ер нь тийм ээ манай монголчуудын хэлдгээр бид нар ер нь уура барьж сурах хэрэгтэй гэж хэлдэг. Тэгтэл уура барьж сурах гэдэг маань уура зүгээр илэрхийлэх гэдэгтээ ямар одоо ялгаатай байдгийг одоо би та нарт яг энэ хичээлээр хэлж өгье за. За тэгэхээр ямарваа нэгэн байдлаар чи өөртөө ууралснаа мэдгэл юм бол тийм ээ уцаарлсан байна уу, бухимдсан байна уу, хүүхэд чинь хажуугаас чи ирээд нэрвтүүлдэг байна уу, нөхөр чинь чамдаа ингээд янз бүрийн юм яриад чамайг тийм ээ тайван биш байдал байлгадаг байна уу, дарга чинь тийм ч юм аа үг, ийм ч юм аа үг гэд ингээд чамайг бас ингээд стресстүүлэх үед чи яг дотроо тийм ээ. За хамгийн нэгдүгээрт алхам бол ерөөсөө өөртөө цааш ганцхан удаа л би өөрийгөө нэг ажиглаад үзье гэж бодож байгаа. Ганцхан удаа. Яагаад тэгэхээр бидний тарих маш тийм хууртамтай байдаг байхгүй юу? Тэр нь яах вэ гэхээр бидний тарих ерөөсөө ямар нэгэн байдлаар дандаа ялагдахгүй хүсэж идэг. Тийм учраас дандаа ёгсон энэ мод дандаа дээрлэхүүлэхтэй яадгийг. Энд ингээ хариуг нь өгөх хэрэгтэй шүү дээ. Энд ингэж хэлүүлж чимээгүй бахтай яадын ч юм уу. Чамд маш олон чимээгүй байж болохгүй байдлыг зөндөө их хэлнэ. Чиний бодол чинь тарих чинь тийм ээ. Тийм учраас тархиндаа юу гэж хэлж чимээгүй болох вэ гэхээр за яг ганцхан удаа л үзээд алдчих л та гэд хэлээд үзээрэй заяа. Тэгэхээр ганцхан удаа ингээд үзээд алдах явцдаа чи яах гэж мэдэрч байгаа вэ гэхээр хамгийн нэгдүгээр ганцхан удаа биедээ за би ингээд тийм ээ тархиндаа би зүгээр л өөрийгөө анзаарч хармаар байна гэдгийг хэлээд тэр үедээ миний биед ямар өөрчлөлт гарч байна гэдгээ бод. Ер нь анзаарчих. Тийм ээ ийшээ ингээ хамаг юм чи огшиж гарч ирж гэнэ үү, гар хөл чин хөлөрч гэнэ үү, аль эсвэл одоо юу гэдгийг тийм ээ нүүр чи улаа бутраал ингээл бүр тэмцэлтэхэд бэлэн болж гэнэ үү. Яг миний биед ямар өөрчлөлт одоо гарч байгааг чинийг оролдох. Одоо анзаарах гэдэл оролдлого хийчих. За нэгдүгээр алхам юм. За хоёрдугаар болохоор яг бид нар ингэж анзаарах алхам хийснээр бид нар өөртөө цаг өгч яадаг байхгүй юу. Тэгэхээр энэ цаг өгөхийн ач тус юу вэ гэхээр уур гэдэг бол бидний зүгээр л нөгөө ирдэг, буцдаг олон мэдрэмжүүдийн чинь нэг байдаг байхгүй юу. Мэдрэмж гэдэг чинь тийм ээ ямар нэгэн байдлаар баяр хөөр байна уу? Одоо тийм ээ дурлал байна уу? Ямар мэдрэмж байна? Тэр бол ирж идэг, буцаж идэг тийм мэдрэмж байдаг байхгүй юу. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр уур яг л ирсэн шигэ бас хурдан буцах боломжтой. Тийм болохоор бид нар ингээд яг өөртөө цаг өгч байх үедээ юуг ажиглаж мэдэх ёстой вэ гэхээр нэрээ энэ цаг хугацаа гэдэг чинь мэдрэмжийн айгүй том хамсаат юм биш үү? Уур уцаар гэдэг чинь нэрээ энэ ирж байгаа шигэ яг буцаж болдог тийм мэдрэмж юм биш үү гэдгийг бид нар ажиглах боломжтой болдог. Тийм ээ мэдээж өөртөө цаг өгч байгаа юм чинь 1-10 хүртэл тоол, томоор амьсгав, өөрийгөө тайван байлгах тэр бүхнийг одоо тийм ээ хайж болно. За одоо 3 дахь алхам яах вэ гэхээр одоо чи яг өөр дээр ажиглалт хийсэн чинь би ер нь яагаад уурлаваа? Яагаад би ингэж гівгэнт асаж дүрлцэв гэдэг дээр
өөрөө өөртөө нэг багахан ч гэсэн одоо тийм ээ бодох боломжийг өгч байгаа. Инхээр бид нар тийм ээ зарим тохиолдолд хүн хин нэг нь надад одоо юу гэдэг тийм ээ цэцгээ чи өстө аюу тэнийг хүүх ингэж хэлэхэд би энийгээд өнгөрөх тохиолдол байдаг. Зарим тохиолдолд хүн надад цэцгээ чи өстө нэрээ жоохон сонин үхэн ингээд тийм ээ нөгөө тэнийг хүүхнээс зөөл үг хэлж яхад би асах тохиолдол байдаг. Тэгэхээр би өөр дээр яг үнийг анзаарна. Миний ер нь тийм ээ энэ уур уцаар хэнийг буруутгахсантай холбоотой бий болов. Миний тархинд яг ямар бодол ботсонтой хамаатай болов гэдэг юмыг бид нар 3 дахь алхам дээр бодож үзэх хэрэгтэй юм ба. Тэгэхээр бид нар хин нэгнийг буруутгадаг байхгүй юу? Нэг бол өөрийгөө буруутгадаг. Нэг бол хажуудаага хин нэгнийг буруутгахсандаа бид ууралж байдаг. Тэгэхээр яг миний энэ уурлаад байгаа юм тийм ээ уурын одоо хүч чадал гэж бодвол энэ уурын их бага хэмжээ энэ намайг уурлуулад байгаа хүнтэй ямар холбоотой юм бэ? Яг энэ үгийг манай ээж надад хэлвэл би юу гэж хүлээж авах вэ? Яг энэ үгийг манай нөхөр надад юу гэж хэлвэл би юу гэж хүлээж авах вэ? Аль эсвэл миний найз нөхөд энийг хэлвэл би юу гэж хүлээж авах вэ гэдгийг нэг бодоод үзээрэй. Яагаад тэгэхээр бид нар буруутгаж байгаа хүнтэй холбоотойгоор бидний уурын одоо их бага хэмжээ анзаарэгдэж эхэлдэг байхгүй? За тэгвэл тийм ээ. За дөрөвт алхам. Одоо нэгэнд бид нар өөртөө цаг өгсөн дээр нэмээд би хэнийг буруутгаад байгаа юм болоо хинт би одоо бурууг тохоод байна гэдгийг бодоод хэлсэн юм чинь одоо дөрөвдүгээр бид нар өөртөө нэгэн цаг өгсөн юм чинь ууралсан үед хийж болох сонголтуудаа эргэцүүлээд өөртөө нэг бодчих. Яагаад гэвэл хэрвээ бидэнд сонголт нь бэлэн байх юм бол бид нар тэр нөгөө сонгож болох арга хэмжээнээс авч чаддаг байхгүй юу? Сонголт байхгүйдаа бид нар өнөө л хуучин муухай дадал зуршил руугаа одоо дайраад орчдөг. Тэр дадал зуршил маань юу яж болох вэ? Ёстой уурлангуудаа уураар буцааж тийм ээ нөгөө хүн лүү бүр хэцүү үг хэлэх, бүр муухай үг хэлэх, би хүсээгүй байсан зүйлсүүдээ хийх. Эннээсээ болоод би дараа нь өөртөө уурлах, тийм ээ? Дараа нь өөрөө эвгүй байдалд оруулах. Тим сонголтуудыг бидний одоо тийм ээ дадал зуршил маань бидэнд бий болгоцсон байдаг. Тэгвэл ингэхгүй тулд уурлсан үедээ өөртөө хийх сонголтуудыг бэлэн болгож байгаа. Жишээлбэл миний одоо хийдэг хамгийн том сонголт юу вэ гэвэл би уурлсан үедээ тийм ээ яг ингээд мэдээж би хүн юм чи уурлна. Уурлаад ингээд яг өөрийгөө мэдрэх үедээ хөөх би чи өстө нэрээ алчин да уурлж ин да гэдгээ би яг бүр олж анзаардаг тийм үедээ би одоо хүү дээрээ эсвэл нөхөр дээрээ миний хамгийн хэрэгэлдэг арга юу гэхээр за хоёул одоо энэ яриг яг одоо ингээд зогсооч. Яагаад гэвэл би энийг үргэлжлүүлвэл чамд тийм ээ гомдоож болохоор үгнүүд аль эсвэл дараа нь өөрөө харамсах үг үйлдэлт хүрэх гээд байна. Тэгэхээр хоёулаа яг энийг одоо зогсооч. Би гайгүй болохоор хоёулаа энийг үргэлжлүүлж ярилцъя. Тийх үү гэж хэлээд би пауз авдаг. Энэ бол миний хамгийн хэрэгэлдэг арга. Яг ингэж хэлснээрээ би тэр хүнд яахав тийм ээ хоёулаа одоо энэ ярьж байгаа юм дараа үргэлжлүүлье дуусаагүй шүү гэдгийг мэдгдээд өнгөрчдөг. За одоо 5 дахь одоо тийм ээ алхам маань юу вэ гэхээр одоо жинхэнэ хариу үйлдэл үзүүлэх цаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл заавал харилцан ярилцсан шийдэл олох цаг маань болж байгаа. Бид нар энэ 5 дахь алхмыг хийхгүй бол бид нар нөгөө уур уцаараа нуун дарагдуулаад зүгээр илэрхийлж чадаагүй уур уцаар биеийн хаана нэгтээ нуун дарагдаж байгаад үзшгүй муухай дүрээр иргэн ирдэг гэдээ одоо бүр тийм Фройдын хэлсэн үг гэдэг штеп тийм ээ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө дарагдсан мэдрэмжүүд маань хаана нэгэн газар дарагцаар бүр одоо бугалсаар нэг л өдөрт дэлбэрдэг байхгүй юу? Тэгж дэлбэрүүлэхгүй тулд яах вэ? Одоо 5 дугаарт би хариу үйлдэл үзүүлж байгаа. За тэгээ орж ирэхэд би жинхэнэ яриа гэдэгт орно шүү дээ тийм ээ. Одоо юу гэх юм маргааш өглөө ч юм уу эсвэл хэсэг хугацааны дараа гаднаас орж ирээд би өөрийнхөө яагаад уурлсан шалтгааныг олчлоо. Би яагаад ер нь юу намайг асаасныг олчлоо. Тэнгуутаа орж ирээд чиний яг тэр түрүүний хэлсэн үг намайг асаасан юм байна. Тэрнээс шээ тийм ээ. Тэг чамтай бол холбоогүй юм байна. Чиний энэ хэлсэн үгтэй би холбоотой юм байна. Тэгээ би өөрийнхөө одоо тийм ээ дүгнж үзээд ийм байдалд хүрлээ. Одоо тэгэхээр дараагийн удаа чи энэ үгийг бити ашиглаарай ч юм уу. Аль эсвэл чи ийм өндөр муухай дуугаар надтай бити яриарай ч юм уу тийм ээ. Одоо жинхэнэ шийдэл олох тийм одоо асуудлуудаа бид нар заавал харилцан шийдэх хэрэгтэй болж байгаа. Энэ бол ерөөсөө бүх юмны түлхүүр нь. Ингэж ярилцаж чадаагүй цагт бид нар уураа нуун дарагдуулахаас өөр арга олж чаддаг. Яг гэвэл яригдаагүй уур уцаар хаа нэгэн газарт нуугдаад одоо ингэж л байгаад байдаг. За тэгээ энэ бүхний эцэст тийм ээ яг үннийг хэлэхэд чи нэг удаа ийм амжилттайгаар уур уцаараа дарж чадах юм бол дэндүү их өөртөө талархах боломжтой болж байгаа. Ингэж талархснараа чи тийм ээ өөртөө талархснараа чи өөрийнхөө үр хүүхдэд өөрийнхөө нөхөрт
би уура барьж чадчих шүү гэдгийг маш гоёор үлгэрлэж чадж байгаа. Уура барьж чадсныхаа дараа би уура зүгээр илэрхийлж эхлэе гэдгээ үлгэрлэж чадна. Хүүхдийн хамгийн одоо тийм ээ анхны хэрэгцээ шаардлага юу гэдэг гэхээр хүнийг ажиглах байдаг байхгүй. Ээж авыг ажигладаг. Асуудлыг яаж шийдэж байна вэ? Ямарваа нэгэн юмыг тийм ээ түлхүүрийг яаж олж байна гэдгийг хүүхдүүд хамгийн ихээр ажигладаг. Хэрвээ ээж нь аав нь яг энийг ингэж зөвөр үлгэрлэх юм бол хүүхдүүд хүртэл яг энийг ингэж зөвөр үлгэрлэх одоо тийм ээ даган дуурайх одоо тийм боломжтой болчих тийм аа. Тийм учраас чи өөрөө бусдаа үлгэрлээрээ тэрнээс биш тийм ээ нөхрөө өөрчлөх гэж оролдоод хэрэггүй, хүүхдүүдээ өөрчлөх гэж оролдоод хэрэггүй. Чи өөр дээр гарч байгаа өөрчлөлтийг л хүүхдүүдтэй болон нөхөртөө үлгэрлээд харуулж байгаа. Тэгэх юм бол бүх юм ингээд гоё үлгэрийн одоо тийм ээ өөрчлөлтийн байдалд орчт юм аа. За тэгээд уур уцаарын мацагт маань 12 сарын 16-наас эхлэх байгаа. Тэрэнд маань бүртгүүлээрээ тэгээд энэ маань хандивын сургалт байгаа 10,000 төгрөгийн хандиваа бүгдээрээ ярьж байгаад хаа нэгэн газар хүүхдүүдийн тусын тулд хандивлах болно. За тэгээ бүгдээрэнд нь баярлалаа. Баяртай.